төсвийн тухай хуулийн 61 дугаар зүйлд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн удирдлага санхүүжилтийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг бодол хуульчилсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 18-19 дугаар зүйлд аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн хурлын бүрэн эрхийг бол хуульчилсан байдаг. Эдгээр хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэдийн төлөөлөгчдийн хурал нь засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, гүйцэтгэл, төсвийн тодтгол, төсвийн гүйцэтгэлийг хилцэж батлах, мөн хэрэгжилтэнд хяналт тавих, нийтэд мэдээлэх ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн тайлангийн талаарх засаг даргын мэдээллийг сонсож үнэлэлт дүгнэлт өгч ажилтдаг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг бол тодорхойлсон байдаг. Хурлын төлөөлөгч нь асуудал хилцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, мөн хилцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, хуралд тодорхой асуудал хилцүүлэхээр санаачлан оруулах, хууль тогтоомж хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах, сонгогчдоо тогтмол холбоотой ажиллаж өргөдөл санал гомдлыг шийдвэрлүүлэх, нийтийн сонсголын тухай хууль заасны дагуу нийтийн сонсгол явуулах, хүсэлт гаргах зэрэг эрхийг эдэлнэ. Төлөөлөгчд маань хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой ур чадвар мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай. Ялангуяа төсвийн удирдлагыг хэрэгжүүлэхийн тулд төсөв санхүүгийн талаар гарч байгаа хууль тогтоомжуудыг сайтар судалж мэдсэн байх нь бол маш чухал. Тэгээд төсөв санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, түүнийг хянах, үнэлэх энэ процессд бол оролцож чадах юм чадварыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Ялангуяа төсвийн гүйцэтгэл шинжилгээ хийх, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох гэх зэрэг бол маш чухал ажлууд байгаа. Энэ төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийн үйл ажиллагаа маань ажиллагааг олон талаас нь шинжилж үзэж чаддаг байх нь чухал юм. Ялангуяа өнөөдөр нийт тэргүүнд тавигдаж байгаа энэ гендрийн асуудал, байгаль орчинд ээлтэй асуудал, хүүхдэд ээлтэй асуудал маань энэ төсөв санхүүгийн үйл ажиллагаанд тусаж байна уу гэдгийг шинжилж үнэлэлт дүгнэлт гаргаж үзэж байх хэрэгтэй. Орон нутгийн төсвийг иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мөн орон нутгийн хөгжлийн бодлогын зорилт урт болон дунд хугацааны төлөвлөлттэйгээ уялдуулах, хамгийн гол нь нутгийн иргэд өргөөжтэй байхад чиглүүлэх шаардлагатай. Зорилго нь орон нутаг байгууллагууд батлагдсан төсвийг дэвшүүлсэн зорилготой хүрэхийн тулд хууль тогтоомжид нийцүүлэн зориулалтын дагуу хэмнэлттэй үр ашигтай зарцуулж байгаа ясгийг шалгаж тодруулахад чиглэгддэг. Тухайн жилийн орон нутгийн төсвийг хилцэж батлах болон хэрэгжилтийг хянах бүрэн эрх нь тухайн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулиар олгогдсон бүрэн эрх юм. Инхээр иргэдийн төлөөлөгчдийн хурал нь төсөвт хяналтыг тавихдаа хэд хэдэн арга хэлбэрийг ашиглан тавьж болох юм аа. Юуны төрөө хөгжлийн бодлого төлөвлөлтийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хянах шаардлагатай. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол тодорхой чиг үүргийг хүлээсэн байдаг. Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг нийслэл хотыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, мөн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр аймаг нийслэл хотыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, хөгжлийн зорилт хөтөлбөртөө уялдсан эсхийг хянаж үзэх шаардлагатай. Мөн батлагдж байгаа төсөв нь энэ хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад чиглэсэн байна уу гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Мөн орон нутгийн төсвийн орлого зарлагын төсөл бодиттой төлөвлөгдсөн эсэх, мөн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт зориултын дагуу байна уугүй юу гэдгийг хянах шаардлагатай. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг хянаж үзэх хэрэгтэй. Ингэхдээ хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдсан эсэх гэдэг дээр нэгэн анхаарлаа хандуулах шаардлагатай. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөтөлбөр төсөл арга хэмжээг хэлэлцэх төлөвлөх үйл явцыг хяндаг.
За энэ дээр бол орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангасан байна уу? За эренбэлэлт одоо ямар бодиттой байна уу үгүй юу гэдэг дээр бол нэлээд анхаарч харах хэрэгтэй. За ингээд орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа маань за олон нийтийн одоо хэрэгцээ шаардлагад нийцсэн байна уу гэдэг дээр бол анхаарч үзэх хэрэгтэй. За мөн төсвийн үйл явц иргэдэд одоо нээлттэй байна уу? Иргэдийн оролцоог одоо хангаж иргэд хяналт тавих нөхцөл бололцоо бүрдсэн байна уу гэдэг дээр бол чиглүүлж хянах хэрэгтэй. За мөн хөрөнгийн зарцуулалт төслийн хэрэгжилтийн явц үр дүнг хянан шинжилж үнэлэх шаардлага бол байдаг. За мөн төсвийн ил тод байдал шилэн дансны үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг бол тавьж хэрэгжүүлнэ. За эдгээр хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой мэдээллүүд бол байна. За юуны төрөн бол холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэр, дүрм журмуудын үйл ажиллагаанд мөрдөж байгаа байдлыг бол ашиглах хэрэгтэй. Мөн одоо жилийн төсвийн гүйцэтгэл болон төсвийн төлөвлөгөөнд аудитын байгууллагаас гаргасан зөвлөмж, тайлан, түүний мөрөөр хэрэгжүүлсэн ажлыг одоо хэрэгжилтийн байдлыг бол үзэх. За мөн байгууллагын хувьд жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний одоо хэрэгжилт, тайлан, за шилэн дансны үйл ажиллагааны цахим хуудсанд одоо тавигдсан мэдээллийг бол хянаж үзэх хэрэгтэй. За орон нутгийн төсвийн хувьд бол орон нутгийн төсвийн сар улирлын гүйцэтгэлийг шилэн дансаар орж бол харж болно. За мөн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, засаг даргын одоо улсын төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайлан, за орон нутгийн төсвийн худалдаах үйл ажиллагааны төлөвлөгөө тайлан зэрэг одоо материалуудыг ашиглах боломжтой. За хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гүйцэтгэлийн тайланг бол үнэлж үзэх хэрэгтэй. За мөн иргэдийн хурлын тогтоолын хавцралтаар батлагдсан тухайн байгууллагын хэрэгжүүлэх хөтөлбөр хүрх үр дүнгийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бол хянаж үзэх хэрэгтэй. За мөн сум хөгжүүлэх сангийн зээлийн олголт, ашиглалт үр дүнг бол хянаж үзэх хэрэгтэй байдаг. За мөн төсвийн ерөнхийлөн захирагч болон сууд захирагчдын дотоод хяналтын хэрэгжилт үр дүнгийн талаарх мэдээллүүдийг бол ашиглаж болно. Эдгээр мэдээллийг ашиглан иргэний зөвлөл одоо иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан одоо төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага санхүүжилтийн байдал, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн байдал, төсвийн төлөвлөлтийн байдал зэрэгт бол урьдчилсан хяналтыг одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь төсвийн удирдлагыг хэрэгжүүлэхээс гадна одоо орон нутгийн өмчийн удирдлагыг бас хэрэгжүүлж байна. За төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаарх иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо бүрэн эрхийг бол хуульчилсан байдаг. За энэ бүрэн эрхийг хуульчлахдаа иргэдийн төлөөлөгчдийн хурал нь одоо тухайн аймаг нийслэл сум дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байхаар бол хуульчилсан. За мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн өмчит хамаарах хөрөнгийг бусдын өмчлөж шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал шийднэ гэж хуульчилсан байгаа. За мөн одоо хурлын чөлөөт цагт одоо хурлын тэргүүлэгчид шийдвэрлэх бөгөөд иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа одоо хариуцсан тайлгдахаар байгаа. За мөн орон нутгийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг одоо шийдвэрлэх. За мөн одоо орон нутгийн өмчийн үйл ажиллагаанд одоо хяналт тавихаар бол хуульчилсан. За орон нутгийн өмчийг хувьчлах, бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт төлөвлөгөөг одоо гаргаж батлана. За хувьчлах асуудлыг бол орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг гаргаад одоо төрийн өмчийн хороотой одоо зөвшөлдсгөөр одоо хуульчлагдсан байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь бол орон нутгийн төсөв өмчийн удирдлагыг хэрэгжүүлж шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа нийтийн албан тушаалтан юм аа. За энэ нийтийн албан тушаалтан гэдэг маань бол төрийн алба болон татвар төлөгчийн бий болгосон хөрөнгөтэй ямар нэг хэмжээгээр харилцдаг этгээдийг одоо хамааруулдаг. За бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга төлөөлөгч нар бол нийтийн албан тушаалтан байдаг. За нийтийн албыг хашиж
байгаа ажил алба бол зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцсэн байх шаардлагатай. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд нийтийн албан тушаалтны үүргийг тодорхойлсон байдаг. За нийтийн албан тушаалт нь Монгол улсын хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууриас хандаж, бусдын нэр төр алдар хүнд эрх хэрэгчлөө хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг. Иймээс албан үүргийг гүйцэтгэхдээ төлөөлөгч нар маань нийтийн ашиг сонирхлыг өөрийн буюу хувийн ашиг сонирхлоос ангид байлгах зарчмыг баримтлан ажиллах шаардлагатай. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар маань эрх үүргээ хэрэгжүүлэх явцдаа алдаа гаргаж ашиг сонирхлын зөрчилд холбогдох асуудал байдаг. За энэ нь өөрсдөө хууль тогтоомжийн мэдлэг дутамгаас болж энэ асуудалд ордгоо. Иймээс төлөөлөгч нар маань ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхын тулд дараах асуудалд анхаарлаа хандуулж өөрсдийнхөө үйл ажиллагаанд мөрдлөг болгох хэрэгтэй. За шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байхдаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүний нөлөөнд автахгүй байх хэрэгтэй. За мөн санхүүгийн нөлөөнд автахгүй байх тал дээр анхаарлаа хандуулж явах хэрэгтэй. За мөн албан эрх үүргээ хувийн зорилгоор ашиглахгүй байж өөрөө давуу эрх идэх, бусдад давуу байдал олгохгүй байх хэрэгтэй. За мөн аливаа албан тушаалаа ашиглаж хувьдаа ашиг олохоос зайлсхийх, албаны эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байгаа. За мөн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо өөрийн хамаарал бүхий этгээд болон гэр бүлийн гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл тухайн үйл ажиллагаанд оролцохоос сайн дураараа татгалзах хэрэгтэй. За энэ хуулиар үйл ажиллагаанд оролцохдоо ашиг сонирхлын мэдүүлгийг бичиж өгдөг. За энэ ашиг сонирхлын мэдүүлгийг бичихтэй тухайн үйл ажиллагаанд оролцоход надад ашиг сонирхлын зөрчил үүсч болжгүй байна гэдэг мэдүүлгийг гаргаж өгөөд иргэдийн хурлын дарга мэдэгдэж тухайн үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй. За эдгээрийг та бүхэн үйл ажиллагаанд хэрэгжүүлээд явах юм бол ямар ч байсан ашиг сонирхлын зөрчилд холбогдохгүй байж болох юм. За тэгээд цаашлаад та бүхэн маань нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сайтар судалж өөрсдийнхөө үйл ажиллагаанд хэрэглээрэй. За ингэснээр та бүхэн маань ямар нэгэн зөрчилд холбогдохгүй ажиллах нөхцөл боломж бүрдэх юм аа. За ингээд та бүхнийхээ төлөөлөгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд амжилт хүсье.